SV брендийн сувг дээр суугаад харуулсан үзэгч та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. SV подкастын 5 дахь дугаар хэлж байна. Тэгээд өнөөдрийн хувьд бол Төвшин ахыгаа зорж ирсэн байна. За сар шинийн мэнд Төвшин ахаа. За сайн байна уу. За гар өрч байгаа. За сар шиндээ сайхан шинжилж байна уу? Сайхан шинжилж байна уу? Сайхан үлдэж байна уу? Сайхан үлдэж байна. За даар талантай, бюро булчинтай тий. Хорон бүхтэй. Сайхан үйл болж байна. Тийм байна. Ста сайхан үйл. Одоо бол тарган сайхан байна уу? За Төвшинхаа гэртээ өрсөнд баярлалаа. За юуны өмнө бас одоо манай үзэгчд маань бас зарим таньжиж байна тий. Бас мэдгүй хүмүүст нь та бас өөрийгөө товчхон танилцуулж байгаа. За би бол ер нь өв уламжлаад гэж гэр бүлэрээ хөдөө нутгийг зориод хөдөөний амьдрах гэдэг мормол руу шулуудаад ингээ орсон гэр бүл байгаа. Манайх бол тэрэлжид байдаг. Монгол морин хооч хэрэг гээд клубтэй. Энийг гэр бүлэрээ хамтарч яваад одоо 13 жил болж байна. За 13 дахь жил болж байна гэж байна. За таны бизнест одоо юу байгаа вэ? За мэдээж одоо бүгдээрээ мэдгээр нохоо чарга байгаа тийм. За өөр ямар хөтөлбөртэй яаж хүмүүст одоо бас аялал жуулчлалын шугамаар ажиллаж байгаа шүү дээ тий. Нохоо чаргач нь байна, морио аялал байна. Дөрвөн дугуйтай мотоцикл. За. Тэгээ мөсөн уулын авиралт, морь унлаг ингээд ер нь бол багц болчихж байгаа. Энэ дээр бас морин чарга байдаг. Дээр нь цаа бухта зураг авахулах. Ингээд хойшоо уулын аялал гэдэг. Ер нь яриад бол зөндөл аяллууд байгаа. Ер нь бол яг уу одоо нэг гадаадаас ирж байгаа иргэдийг анзаараад хахад хөвчлэн тэрж ордог тий. За тэгээд сончин болдог ордог. За тэгээд ер нь бол ирж байгаа зуулчдын ер нь хэдэн хувь нь гадаад хүмүүс, за хэдэн хувь нь ер нь хөвчлэн монгол хүмүүс байдаг юм дундчаар. За ер нь бол манайх нэг 30% нь жуулчд ирж байгаа. За 70% нь бол яг монгол хүмүүс. Яг одоо хагас бүтсэнд яг та нар тохиолдуулаад ирэх юм бол манай аялагч нарын 100-ны бараг 90% нь монгол хувцастайгаа ирдэг. Бүр зөөрүүлээд. Тий. Өмнө нь манай гэр бүлээс аялалд ирсэн хүмүүст нөгөө тухайн үед чинь нэг 105,000 ч юм уу 95,000-аар аялал зарлагддаг байсан. Тэрнээс 5,000 төгрөгийг дээлтэй ирсэн хүмүүст буцааж өгдөг. Ийм байсан. Тэгээд пэйж минь ингээд хүмүүс хүн болгон дээлтэйг ирээд эхэлсэн. Тэгэнгүүт ч нөгөө яг тэгээд ирсэн хүнд нэг 5,000 төгрөгийг өгөөд буцаагаад өгөхөд нэг сонирн биш. Яг тэрний оронд маш гоё зургийг аваад бичлэгийг хийгээд пэйж дээр оруулаад өгөхөр хүмүүст бас дурсамж айгуу гоё юм бүтээлцэлдэг. Айгуу өөрөөсөө гоё хүлээж авдаг байна. Би бас танаа пэйжийг оруулж харсан. Ер нь бол ингээд аялагчт нь тэгээ бас ингээд морь зөрн ингээд гоё цороогоод хоо чарахтайгаа яг тэр гоё дурсамжтай мөчөөдгөөс яг буулгаж чаддаг юм санагдсан. Тэгээд энэхүү үйлчлэгээс танайхаа өөрсдөөсөө гарт юм тий. Одоо яг ах нь өөрөө хийгээд явдаг. Зөв. Манай хөтөч гайдууд бас бүгд л нөгөө зураг авдаг, бичлэг хийдэг. Хоббитэй болцсон бас одоо яг тий. Тэгээд тэрийгээ өөрсдөө утсан дээрээ газ ивлүүлээд пэйж ус руугаа оруулцдаг тий. За хоёул энэ талаар ярина ярьж байгаа. Би яг таны бас бага наснаас бас сонирхъя гэж бодлоо тий. Зөв. За бага насаа юу хаана өнгөрөв? За аль сургуулийг төгсөв? Ямар мэргэжилтэй вэ? За манай тэрэлж чинь 4 жилтэй. 4-р анги хүртлээ март багшийнхаа шавь нь болоод ингээ яваад. Та ерөөсөө тэрэлжид бага настай сурсан гэсэн үг тий. За. Тэгээ хот руу 15 дугаар сургууль. Тэгээ оюун багш дээр бас 2-р анги хүртлээ яваад. Тэгээд Монгол урлагуу ухаан гэдэг тийм зураг сэлбэрийн сургуулиар бас төгсөөд тэгээд ингээ яг одоо энэ залуучууд мориноос холдоод хөдөөний амьдралаас холдоод байна гэдгийг би өөрөө мэдэрсэн байхгүй. Аавтайгаа зөв манай аав чинь уул хатанд морималтай их явдаг юм хүмүүс байдаг. Тэгээд цуг явсан чи би бараг морио унж чадахгүй ч юм уу тиймэрхүү болцсон байсан. Нөгөө хотын амьдрал руу хитрхи их ороод одоо яа энэ хотод машин тэрэг спорт машин унаал хөдөөний аавжсаж байгаа холдсон байсан. Эргээд наашигаа ирснээр арай
аав ээжтэйгээ илүү ойрхон ч юм уу ингээд адуумалтай болсон доо. Тэр мэрэгчлийн хувьд зураач гэсэн үг. Зураач сэлбэрч. Яг бол зураач биш. За. Зүгээр нэг таймхан зурчин. Сэлбрийг бол жоохон хий. Зүг. За бас яг танай гэрт орж ирэхэд бас таны CC юм болоос харагдчихлаа тийм. Та бас сая яг зураг хэлэхээс өмнө сонирхолтой юм ярьжлаа л та. Оюутан байхдаа ингээд цар сийлж цардаг байсан гэдэг тийм. Өө тий яг тухайн үед чинь нөгөө автобусанд ороод мөнгөгүй чимхүүлдэг байсан үе байхгүй. Тэгээ нөгөө автобусны жолооч жижигхэн кондукторууд нэг хун сийлдэг ч юм уу. Тэрүүгээрээ нэг 7 хоног явдаг. Нөгөө эдэн тий кондукторуудад таньдаг болцсон. Тэгэл орохоор анаа юу хийх үү гэл тэр чинь нөгөө бид нэр хутга ингэж ирэлд суухтаа л хутгаа шалгахтаа сэлээждэг. Хун сэлдэг тийм. Хуныг айгүй их сэлдэг байсан юм. Тэгээ нөгөө цагаан сар болно. Тэгэнгүүт нөгөө хэдэн найзуудтайгаа нийлээд байр төрөслөөд. Тэгээ модоор ингээд царнууд хийдэг. Тэгээ гүнгрүү хийн. Тэгээ морзор хийн. Янз бүрийн захиалгууд их авдаг. Гожигнуулдаг л байлаа да. Бас сэргэлээ. Зүгээр кондукторуудад тэгэхээр зүгээр ингээд жижигхэн хон мон ингээд сийлээ өгч байгаа тийм. Тэгэл 7 хоног ерөөс автобусанд. Жижигхэн ингээд моторын айгүй гоё юм гөлгөр болцсон зүрх ингээд хийгээд өгөхөд айгүй их тийм баярлж хүлээж авдаг тэр чинь одоо. Мод чинь ингээд элэг тусам хөлрөө чихтэд амтай болоод идэг тийм. Гоё. Яг магадгүй бас өсвөр насндаа ч юм уу те тиймэрхүү сэлбэр мэлбэр хийгээд октод найрж ирсэн одоо байгаа юм. Өө байлгүй яг хөө. Сэлбэрэг бол оюунлал тэр хуны чинь зүгээр янз бүрээр сэлж шүү дээ. Нисж байгаа, орооцолж байгаа гэл ингээд. 4-5-аар нэгээд 4-5-аар зэрэг мэрэг өгөх үү яг. Тэр чаашаа. Ер нь бол өгчөөс. За сэлбэр чи мэрэгчлээ юм байна. За тэгээд оюутан байхдаа найзуудтай нэлээ байр төрөслөө зардаг байсан гэж ярьж байна те. Яг хизэнээс ингээд яг энэ бизнесийг хийхэр болов та. За яг яагаад энэ бизнес руу орохоор шийдэв? Энэ талаар бас яриач. За ер нь хотод байхаар ер нь жоохон нэг төвжрэлтэй хэцүү болоод эхэлсэн шүү дээ. Утаатай болоод. Тэгээ хантайгаа ханилал хөдөө. Би ч нөгөө эдэн нохоотой. Нохоогоо тижээгэл ингээл гүйдэг байсан. Нохоонууд энчээ барилдаг. Би өөрөө хотод ингээл байн ирдэг болоо сүултээ яг энд амьдрий гээд. Тэгээ одоо 12 оноос 11 оноос хойш тэгээд Солонгос явж ирээд яг энэ бизнесийг эхлүүлсэн дээ. Солонгостой хэдэн жил болсон юм? Солонгос 1 жил болсон. Ажил хийжсэн. Ажил хийсэн. За нохоонуудаас аягүй харагдажсэн. Нохоонуудын одоо үйлдвэрийн хувьд ямар нэг үйлдвэрийн нохоонууд? Тэгээ одоо нөгөө Сибирийн хаски гэдэг. Ер нь яг энэ Сибирийн хаски төрлийн нохоонууд яг энэ нохоо чарганд ингэж зориулагдсан байдаг үгүй юу? Ер нь хаски ч н одоо минутанд бараг 60 одоо хүн нөгөө 60 зохилдог байлаа гэхэд 100 зохилдог ч юм уу юм амар тийм энергитэй хүчтэй нохоо байхгүй. Тий. Ер нь байнга л гүйжил байх юм бол аз жаргалтай байдаг. Тий. Өөрөө тийм нохоо. Тий. Өдөрт ер нь бол 50 км гүйх ёстой. Тийм нохоо байдаг. Тий. Тэгэхэд ч нөгөө хүмүүс хотод байранд ингээ байгаад байдаг. Тэгээ байнгын уяатай. Уяан алдуурангууд шууд эзнээсээ зүгтаагаад хідэн байр тойрч гүйгээд ирдэг ч юм уу. Тийм тий. Бас нөгөө байранд хижих гэдэг тий хаскиг. Тэгэхээр бас тэр чи өдөр тутмын 50 км гүйж явах хэрэгтэй гэдэг чи одоо Баян зүрхийн товчоноос 22-ын товчоо 2-ын оронд баг 2 гүйчээд иргэсэн. Өдөр л тэгж гүйстэй нохой манайхан байран дотроо тижигээд идэм байх шүү манайхаа бас энийг бас бодоорой. За төвшөөх тэгээд нохоонуудаа мэдээд сургаж таарах бах тий. Тэглэг байх. Өөрөө сургана та. Тэгнэ. Одоо танд хідэн хичнээн нохоо байна. Яг одоо над чарганд явдаг 98 нохоо. Яг гөлөг мөлгтөг нэг 105 6 нохоо одоо яг бэлдээд байж. Дандаа хаски. Хаски. Бас хүүгийн нохоо байна, малинус. Охины нохоо гэл ингээл. Ер нь манай эхнэр өөрөө их нохоонд хайртай. Тий. Эхнэрээ нөгөө нохоонд хайртай болохоор сонгож ханиавлгасан да. Эхэндээ бас нөгөө нэг түрүү ярьжсэн сэлбэр мэлбрээрээ найрч байсан уу? Гэхдээ ер нь бол эхнэрийг бол
Нохон гөлөг өгөөл. Нохоо гүлэг өгөөл ярьж байгаа юм аа. Янз бүрийн болсон зөндөө болсон. Одоо их нэртэй хайлаа хэдэн жил болж байна та? Одоо бид нар чинь баг 15 6 жил болж штэ. Одоо хэдэн хүүхэдтэй лээ? Одоо 3 хүүхэдтэй болох гэж байна. 3 дахь хүүхдээ л хийдэ авах гэж байна. Аа. Эхнэр нь бас энэ бизнестэй өөрөө дуртай юу? Өө манай хүний хобби. Аа. Одоо яг дуртай юм хийгээд ажиллаа хийгээд амьдрах шиг хамгийн гоё юм байхгүй. Тэр нөгөө нэг философч нэг юм ярьсан байт юм лээ. Хүний нөгөө аз жаргалтай амьдрах томьёо гинэ. Тэр нь болохоор юу вэ гэхээр эхлээд нөгөө өөрөөсөө хүн хоёр асуулт асуух хэрэгтэй байдаг гинэ. Аа за. Тэр нь болохоор юу вэ гэхээр чи хамгийн сайн юу хийж чаддаг вэ? Аа чи өөрөө хамгийн юу хийх дуртай вэ гэдэг хоёр асуултыг өөрөө асуудаг гинэ. Аа тэгээ энэ хоёр нь хоорондоо нийцж байгаа юм бол яг тэрүүгээр чи өөрөө талхаа авч байгаа юм бол чи сайхан амьдарч байна л гэсэн үг юм байл. Тэгээ энийг бас манайхаа одоо бас нүү дүүнер маань бас сонсч иж магадгүй те. Бас яг аз жаргалтай амьдрах томьёо эхлээд манайхаа гэр бүлчин биш ингээд эхлээд өөрөөсөө юу их дуртайгаа бас манайхаа асууж байгаарай гэж дүүнертэй бас зөвлөмөр байна. За төвшөөх сар шинийн баяр болж байна. Очих газар олон байгаа. Өө зөндөө л. Найз нөхд нас их ирнэ. Ирнэ. Ер нь эндээ шинэлдэггүй та. Тэгэл хотоор явна, хамаатнуудаа эхлээд шинийн нэгэндээ хамаатнуудаараа явна. Тойрч яваад. Тэгээ шинийн хоёронд нутгийнхаа бас хотын хүмүүс дуусахгүй нэг хотч төгжрээд. Шинийн нэгэн хоёронд ер нь хотоор явчих шүү. Тэгэл 3 4 гэл энүүгээрээ явна да. Цагаан сарын ер нь хэр өргөн тэмдэглэж байна. Манай энэ тэрэлж явах ер нь өргөн. Бүгд л нэг нэрээ орж гардаг. Бүгдээрээ. Тэгээ манайх гэр бүлэрээ морьтой явдаг бас энүүгээрээ. Ойрхон айлуудаар ингээ морьороо хэсдэг. Манай хүү бол бүр хоног моногоор явна штэ. Шиний хоёронд 3-нд бүр айлт хонно гэд бүр хойшоо. Зөвхөн цагаан сараараа тэгээд хоног моногоор алгуулчих. Шиний 3-нд айлт хонвол сайн байдаг гэл. Өө зөө. 3-нд найзуудтайгаа ишгээн манай уяач ах байдаг ганаа гэдэг. Тэр ахих руугаа хонох гээд явна да бүр хүүхдүүд. Яг хүүхд нь ингээд цагаан сараар ингээд айлсан явж байгаа аюу гой санагдаж байна л да тий. Одоо ингээд хүүхдүүд ингээд яг одоо ингээд манай хамаатан систем би бол өөрөө яг хотын хүүхд тахгүй. Тэгэхээр хамаатан системтэй ингээд цуглаал яхаар ингээд хүүхдүүд нэг золгосон болчоод өрөөнөөсөө гарч ирдэг юм уу тий. Утсан оролдоо суучдаг. Цагаан сарын одоо энэ сайхан баярыг ингээд жоох ингээд яг одоо нөгөө Z үе юм уу альфа бета үе юм уу гээд арай өөрөөр хүлээж авдаг гэж магадгүй те. Тэр яг таны хувьд хүүхдээ ингээд гоё бас ингээд ахуйтайгаа ойр ингээд өсөж чинь гэдэг чинь айгуу гоё юм те. Хүүхд нь бас яг энэ дэрлэлчд одоо сурдаг уу? Гэхдээ хотод сурдаг манай. Зүг. Тэгээд эндээ байх өөрсдөө дуртай. Өө тэр чи 5 дахь өдрийг хүлээгээл тоолол байж. Наашаага явуул морин дээр ирнэ. Цагаан сараар унах морь аль хэдийн бэлдээд эхэлсэн. Бүр сарын өмнөөс морь энийг цагаан сараар айл хэсэгтээ унана. Өөрсдөө тийм. Тэгэнгүүт энэ Монгол хүүхдүүд энэ хөдөө байна, морь малтай ойрхон байна гэхээр жоох нүүр нь хагараад хүнтэй аягүй гоё мэдлэл сурдаг бас. Монгол хэлсээр сайхан мэдлэл тийм. Шууд одоо хотын хүүхдүүд чинь нэг сайн байна уу гэчэл өрөөнд ордог ч юм уу. Тэгэд чи нэг хөдөөний хүүхдүүд ярих сони ихтэй. Ярих юм ихтэй. Сонин сайхан ихтэй. Сайхан хууч хөрд сурцсан тий. Өө тэглэг байх. Хамтуудтайгаа сайхан монгол хэлсээр мэдлэлчдэг тий. Бас яг дүүнэрийг ядсан бас яг ийм байгаасаа гэж үзэж байна. Би бас өөрөө тийм амар монгол ахуйс соёлоор ингэж мэдлэж чаддгүй гэж магадгүй тий. Гэхдээ ядаж хичээдэг байхгүй. За нэг ингээд хүнтэй нэг ингээд үг хоёр үсэлдэг доо. За ийм байдаг та гэдэг ч юм уу тий. Түшаах би бас нэг танаас нэг юм асуумаар санагдлаа. За. Одоо би ингээд бас нэг сар шинийн баяр болох ингээд жил бүр ингээд болж байгаа. Айлууд ингээд нэг яг гоо таны бас санаа үзэл бодлыг би сонсгож байгаа шүү. Ингээд маш олон юм ширээн дээр ингээд тавьчихдаг тий. Яг гоо ингээд зүгээр сайхан бовоо тавиад тавгаадсаад ууцаа тавиад бууцаа тавиад ингээд шинэлчих би болдгоо даа гэж бодоод тэгээд шинэлчих болдгоо бахтай гэж бодоод идэх байхгүй. Тэгээ бас ингээд заавал ингэж бас мөнгө байр золгох ёстой юм болов. Тэгээ ингээд нөгөө нэг энд эндээс баахан чихэр жимс аваад заавал ингээд тавих ёстой юм болов үгүй юм болов. Энэ тал дээр би бас яг эргэлзээтэй юм болов гэж бодоод байт. Таны хувьд юу гэж бодд юм бэ? Ер нь бол нэг нэгэндээ бэлэг солилцдог баяр шүү дээ ер нь.
Хуучин л тийм байсан. Одоо ч хуучин бол нөгөө юм нь ховор байсан болохоор нөгөө аруул эзэг гэж барьд юм уу тийм байсан баг. Одоо ч нөгөө энэ баяртаа зориулаад хүмүүс их бэлддэг болцсон байна те. Тэрэндээ тийм үг, энэндээ ийм үг гэл. Ер нь бол энэ өдгөр өгөөл явах л баг. Энд чинь одоо улсын наадам гэдэг том баяр нэг байна. Цагаан сар гэж нэг байна. Хятад ихэд одоо цагаан сарыг хилээ хааж агаад нэг сараар тэмдэглэж. Тэгэхэд манай Монголд одоо 2 хоног гэж бас нэг иймэрхүү юм яригдал. Тийм 2 хоног амрах гэдэг. Энд чинь бол нэг 10 хоног ингээд 50 гоё ингээд хөдөө нутагтаа очиод. Зарим нь хол байгаа шүү дээ 1500. Тийм шүү дээ. Тийм хүмүүс байгаа бас гоё золгоод 50 ийм аз жаргалтайгаар баярлах хэрэгтэй. Миний бодлоор. Тийм. Жилдээ ганцхан болж байгаа. Мэн гол ахмадуудтай хүнцэл үзүүлэх ёстой баяр те. Яг би нөгөө нэг хэлэх гээд байгаа санаа нь гэвэл зарим нөгөө нэг хүмүүс цагаан сарыг ингээд тэмдэглэхийн тулд одоо жишээ нь ахмадууд маань ялангуяа тэтгэврийн 2 3 сарын зээл аваад энэ дээрээ маш их ажил бүгдэл өгөөл. За ингээл баг хүүхдүүдтэй ингээд бүгдэнд нь тус ингээд бэлэг бэлддэг ч юм уу те. Иймэрхүү байдлаар нөгөө хид их ачаал авч ингээд тэмдэглээд байгаа юм уу та гэж миний хувьд бол бас боддtiin. Тэгэхээр тэрэн дээр бас би таны үзэл бодлыг сонсгож ирсэн шүү дээ. Ер нь бол миний бодлоор бол энэ ихгүй. Бэлгээ өгнө. Хүүхдүүд нь мөнгө өрнө. Тэгээ ер нь буцаал яг нөгөө гарсан юм буцаал ороод ирэх юм баланстай байдаг болов уу гэж би боддог. Ягаад тэгэхээр мэдээж мөнгө зараад бэлгээ өгч байгаа юм чинь бид нар чинь ахмадуудтай очихд айл болох мөнгөний дээдийг бариад золох бодолтой байдаг. Тэгээ ингээд ер нь нэг тийм алдагдлалд ордгоо гэж би боддог. Энэ баярыг бол. Хотод болохоор энэ ууц нь үнэтэй байна. Одоо тэр 250 мянган хоныг оруулж ирээд 400 мянга 800 мянгаар зарах юм шаардлагагүй байхгүй. Яг л адилхан килограммаар нь зараал. Бүр болохгүй бол тэр хүмүүс үнэтэй авах гэдэг бол хөдөөн нь очиод авчвал бас нэг тухайн үеийн ханшаар нь авчих шүү дээ. Тэгж болж байгаа. Тий. Тэгэхээр бас нөгөө нэг хотод байгаа ингээд нэг юм нийгэмшилт нас нөлөөлөд идэг. Нөлөөлж байгаа. Тий. Баяр болонгууд л манайхан ингээд бүх юмныхаа үнийг нэмчдэг гэдэг. Тэр нэг 2300 мянга ууцсан 500 мянга гэдэг үний юм уу? Үнэн байлгүй. Тэгэл зөндөө харж явах тийм байгаад шүү дээ. Би дээр зүгээр засаж явахт нь ууц идэх гэсэн чинь 800 мянга л гин. Тэгээд тэрний сүүлэндээ л байгаад байгаа юм тэгээд сүүлийн идэхгүй шүү дээ. Тэгж их идэхгүй тийм ээ. За төвшөөхөд бол одоо үйл ажиллагаа явуулаад 10 гаруй жил болцсон байна тийм. Бас яг эндээ амьдраад одоо хэдэн жил болж байгаа лээ. За ер нь насаараа л амьдэрч. Өдөр хүртэл амьдэрсэн байна. Яг уу одоо өөр за ингээд нэг өргөжөөд ийм нэг ажиллаж уучлын юм цогц бааз болчихоо гэсэн ч юм уу те. Иймэрхүү зүйл байгаа юу тань? Байлгүй бодсон. Тэр талаасаа тас болцож болох. Гүй бид тэр гэр бүлээр сая зээл хөдөлтөд байхаа явлаа. Тэгээд жоохон болсонгүй. Яг тэр нөгөө эн чинь Эрдэнэ сумын нутаг хамгаалтын бүс гэдгээр бас зээл мэлэн нөгөө юунасаа гаргаж өгч болдгоо тэгээд. Цогцох нь юм том жишт буудлын бариад бүхэл юм зогц стандартын дагуу гоё болох гээд ер нь хичээж байгаа болчихгоо. Яг дэлхийн жишгт нийцсэн те. Одоо одтой зочд буудал барих санаа бол байгаа юм байна. Өө тэгэлгүй байх. Яг нөгөө нэг тэрэлжээс одоо яг тэрэлжийг бол манайхан бүгдээрээ мэдчихэл байгаа хэлтэй нөгөө UB-өөс дахиад цаашлаад ер нь нэг амар хол газар гэж бодоод дүүсэн чинь айгүй л юм шүү. Ер нь наашгаа 65 км байдаг. Тийм ээ нэстэ. Би бас тань дээр ирж байхдаа за хэвээ хол газар аваач тийм ээ аваач явах та гэж бодсон чинь ил ороод ирчихсэн. Их амархан ороод. Эндээс нөгөө нэг гайд болон хүүтчүүд нь аялагчтай аваа цааш явдаг гэсэн үг. Тэгнь. Одоо манай аяллаа ганц давуу тал нь яг энд ирээд эндээсээ бүх юма ээлжлээд аяллаа явчихдаг. Одоо нэг морио унаад эндээсээ морио унчин, хоогоо эндээсээ унчин. Мөсөө уул нь яг хажууд нь морин чарганы үүдэн дээр ингээд ич явах шаардлагагүйгээр яг нэг доороос аяллаа тусна. Яг
ингээ. За. Би ч одоо залуу хүн төвшөөх. Бас нэг юм ахуйтайгаа ойр ой гэж боддоо шүү дээ. За. Зөв. Ер нь бол зөв шүү. Сайхан урдч гин өө. Сайхан урдж байна. Төвшөөхөд ер нь дөрөв үлрэлийн турш аялагчид ирдэг үү? Ер нь тэгнэ. Аха. Ер нь ихэвчлэн гэхдээ өвөл байна уу? Тэгээ өвөл 190 айл нь л. Аха. Өвөлдөө бол нохоо чаргаараа. 100 Сая бас энд нэг буг харагдчихэв. Би урч та бо. Аха. Ан цаабуу аялагч нар ирж зураг авах болдог. Аа за. Тэгээ бас нэг чихэр өгнө, жимс өгнө. Маркетинг юм. Аа за. Бас эндээ маркетинг аяч чинь те. Та бас тэгтээ төвшөөх нэлээд бас юм сошиалд идэвхтэй хүн байна уу юу? Тэр нь аль болох л энэ хүмүүсийг морь руу хөдөө ингэж амьдарч болдгий шүү гэдэг харуулах. Сошиал хуудасууд ч бас сонирхсан бас нэлээд идэвхтэй хүн шиг харагдсан те. Энэ бугнууд нь яг ингээд дөрөв үлрэлтэй эндээ байдгүй. Үгүй. Манай амар авчираад одоо хавар эн чинь гол урснаас буцаа руу байж шин. Өсгөл рүү. Өсгөлийн хангасан. Аа за. Тэгээ өвөлдөө буцаага үрээд ирдэг. Намар цас эхний цаснаар үрээд. Тэгээ буцаа юм да. За энэ хойноос манайхаа моринууд харагдаж байгаа та бас харж байгаа хэ. Дандаа сайхан унлагын моринууд. Нөө тий. Тэгээд дуртсан. Мордвайн. Энэ нөгөө нэг фэйж хуудсан дээр чи ингээд хүмүүс морийг чи ингээд цоройлгоод янз бүр зураг авцсан байсан те. Тэгээ ингээд юу н өөрсдөө сурцсан гэсэн үг бүгдээрээ. Тэр нь Тэмүүнэгийн 2 3 сургасан морд байна. Сурцсан морд бас байна. Ер нь сургана л та. За яг өмнөх асуулт руугаа нэг эргээд орчих яхаа. Энэ нэг одоо яг бас дэлхийн жишээгт нийцүүлээд те. Энд бас том бүтээн байгуулалт хийн гэсэн. Тэгээ ер нь бол яг та бас одоо ингээд тантай ингээд уулзаад юм ярьснаас хойш бас ингээд нөө Монгол ахуйгаа дээдэлдэг те. За гэр бүл нь өөрсдөө яг тиймэрхүү одоо өөрсдөө яг тийм байхыг хүсдэг гэдэг ч юм уу те. Гэрийн үнэн байна, хүүхдүүд нь яг иймэрхүү өөрсдөө ингээд Монгол ахуйгаа аягүй сайхан дээдэлдэг хүмүүс байна. Хэрвээ таны ингээд бүтээн байгуулалтанд босвол одоо жишээ нь ойрхон тэрэлжсэн орч юм уу те. Том сайхан амралтын газар зөндөө. Танаа амралтыг юугаар сайхан онцлог байх юм бэ? За манай амралт экстрем. Тэгээ нэг хүн амралтанд очиж амарчаад нэг архиугаад ч юм уу. Идэж уугаад идэт идэг. Буцдаг биш те. Тийм. Манайх болохоор яг бүх аялал нь байж идэг. Мориноо дахиж болж байна. Завэр гол дээгүүр урсаж болж байна. Ер нь нэг тийм адал явдалтай. Танин мэдэх хүн тийм амралт болно да. Яг энэ аялагчтай аваад яваад байгаа хөтчүүд нь гайдууд нь бол яг энийг яг цогц хийдэг те. Манай дүүнэр хийж байгаа ажилд их дуртай. Нэстэ яг тийм баг шиг байл те. Би бас яг дэрснээс хойш цахасхаас нь хараад байлаа. Аялагч нар ирээл тэгэл буцаагаал тэнд нээлтэл аюугаа яхан тэгээд би яалтч бас таны аяллыг бас яг энд бас дурдмаар байна. Тэгээд хүмүүс бас яг ингэж яг энэ сайхан ингээ агаарт байгальд те. Маш гоё цагийг хамт олноороо найз нөхдөөрөө ингэж өнгөрөөж бас болт юм байна гэдгийг бас би бас ингээд өөрөө ингээд хүн өөрөө юм байт юм байна нөгөө нэг юу байдаг гэдгийг мэддэг ч гэсэн яг нүдэрээ үзчихэж яг энэ орчинд нь ирчиж бас ингээд яг гоё мэдэрт юм байна те. Жишээ нь одоо бол өнөөдөр миний хувьд ингээд ахийнхаа дээлийг өмссөн байгаа те. Ингээд сууж байгааз надад айгүй гайхалтай сайхан санагдаж байна. Ой Виктория, ой. Одоо ингээд хашаа дотроо нохоотойгоо, бугтайгаа, моринуудтайгаа 100 гар нохоотойгоо тэгээ дүүнэртэйгээ. За тэгээд өнөөдрийн хувьд бол тантай ярилцахад бол надад айгүй сайхан тухтай байлаа. Тэгээд бас урьж оролцсонд айгүй их баярлалаа. Төвшөөх тэгээд яг нэг ийм юм байгаа төвшөөх. Яг одоо яг энэ подкастер хэлье гэж бодсон ч юм уу та. Эсвэл нэг иймэрхүү юм ярих гад ч юм уу ингээд бодож исэн байвал яг энэ боломжийг ус танд үлдээгээд тэтгэврэл өндөрлөе гэж бодож байна. Ер нь бол гэр бүл салт их байгаа. Энэ дээр бол эмзэглэж явдаг юм залуучуудыг бас хүний нөгөө нэлх охиныг тий охиурыг авч суучаад гомдоогоод тэгээд давхар дээр нь хүний өөрийнхөө ур үдмийг өмчрүүлээд салж байгаа залуучууд аяа эмзэг
бодогддог. Тэгэхгүйгээр яг ингээд сайхан эцэг бол эцэг, ээж бол ээж гэдэг үүргээ ухамсарлаад хоорондоо сайхан зохицуулаад амьдарч болно шүү дээ, тийм ээ. Ер нь тэрийг их харж явдаг. Тэрэн дээр бас хувьдаа баг зэрэг эмзэглэж явдаг. Залуучууд байна. Юмд тууштай биш. Айгүй юм нэцэмтгай. Жохон нэцэж чинь. Өшөө жохон дэвчээд нэг ингээд юмны сүүлийг үзэж чадахгүйгээр. Одоо ажилд орсон залуучууд ажлаас гардаг ч юм уу. Эсвэл амар хэлбэр юм хайдаг болсон ч юм. Тиймэрхүү залуучууд байна. Тэднийг бол тууштай ер нь юмны яв дуустал нь үзэхэд ер нь сайхан шүү дээ. Би бол нэг юмыг барихаараа заавал дуусгаж ий санаа амардаг. Ер нь залуучууд тийм зан чанартай болчиход ер нь их хэрэгтэй юм бол. За баярлалаа. Тэргээ тэндээ явцсан шүү дээ. Хин одоо та нэг юу явчих. Тэгэд үзэж байгаа ингээд үзэж байна те. Тэгээ нийт Монгол түмэн сар шинтэй сайхан шилээр гэдэг. Тэгээ нэг тийм өгүүлбэр явчих. Дэшүүл явчих. Тэг. За ирж байгаа ногоо жилдээ илгээрээ их төрлөөрөө төвшин сайхан шинэлцгээгээрээ манайхаа гэдэг үг айгүй их хэлэх дуртай. Монголчууд өөрсдөө тийм их бүлсэг хүмүүс шүү дээ. Тий. Одоо ер нь жоохон тийм юм байхгүй болох гэдэг. Хэдүүлээ ингээл баг багаар ингээд байвал бас. Одоо би ингээд дийл өмсөө сууж байгаатай адилхан өөрийнхөө дүүг, өөрийнхөө одоо ирээдүйд гарах үр хүүхдийг те өөрийнхөө яг их нэрийг ингээд яг тань шиг бас авч явахыг аюу хүслээ. Тэ аюу гоё юм. Одоо залуучууд бидний ярьдаг нэг мотивашн гэж ярьдаг шүү дээ. Яг тэр шиг би үл өнөөдөр маш өөр гоё мэдрэмжийг авлаа. Тэгээ яг нэг юм хот дотор түгжрэлтэй дөрөв ханд суугаад тах шүү дээ. Яа энд бас ирээд нэг бас арай бас өөр гоё юмыг харж болт юм байна. Үүргээ арай өөрөөр гоёс мэдэрч болт юм байна тий бас ойлголоо. Төвшөөхөө хобби юу? За хоббич би одоо машин дэх сонирхолтой. Техник дэх сонирхолтой. Тий. Техник байна. Морин дэх дуртай. Уйж гин умаар та. Уйлгүй байх. Наадам морой та. Өө тий. Би ч одоо улс бус гэж нэг хайхтар юм яадаг. Энэ нутгийнхаа нэг ганц хоёр наадамд орчих. Тэлтэл явдаг. Бас орж ирэхэд нөгөө нэг шууд нүдэн тусчихсан л тань имэйлүүд байна тий. За энэ имэйлүүдийн хувьд та тайлбар хийх. Тийм одоо юу вэ? Манай эхнэр авч өгсөн имэйл байгаа. Өө. Тий. Налахт хийдэг хин их. Гоё хийсэн имэйл байгаа. Би нэг бас эхнэртэй бэлдэж өгсөн имэйл байна. Биэндээ бэлдэж өгсөн. Тий. Хазаарууд баг шүү тий. Одоо энэ хазаар имэйл ингээ хослуулаад юм дээ. Одоо тэгэл энийг энэ имэйлээр морой имэйлэл айлаар хийсэн явчихна зү. Тэгэлгүй яг энийгээ сайхан гангараад л явж өгөн дөө. Төвшөөс сая эхнэрийн талаар бас ярьлаа л та хийдэж те. Яг эхнэр нь бас их өөрийнх нь сонирхол таны сонирхолтыг нийцдэг юм шиг байна те. Гэхдээ тэгээд цугл амьдарч байгаа юм чинь. Ер нь хобби нэгтэй. Тий. Манай хүн ч бас морийг бас яггүй он чинь. Хүүхдүүд нь сайхан морой он чинь. Гэр бүлэрээ морой. Морин сонирхолтой. Тий. Стогоо юм аа. Төвшөөх манай нэвтрүүлгийн нэг буруу асуулт байдیں۔ За. Тий. Яг энэ асуултыг яг би нэвтрүүлгийн төгсөлд асуудаг шүү. Гэхдээ хотоос сумар санагдчихлаа. Яг одоо ингээд та бас өдийг хүртэл ингээд бас өөрийн гэсэн юм ингээд босгоцсон байна тийм үү? Тэгэхээр яг өдийг хүртэл наслахад амьдралынхаа туршид нэг баярлаа гэж хэлмээр хүнд те. Тийм үе байдаг шүү. Ялангуяа ирчүүд хэр барагтаа баярлаа, уучлаарай гэдэг үе тэр барагтаа хилдэг юм байна л та. Яг хэлхийг хүсдэгцсэн амнаас нь гардггүй гэдэг ч юм жоохон манайхан ч жоохон бүрэг хүмүүс шүү дээ. Яг энэ дээр л баярлаа гэж хэлчмээр байдаг. Эсвэл боломж нь олдгүй эсвэл хэлхийг оройтсан ч гэж болно те. Яг энэ боломжийг танд олгож байгаа шүү. Зүг. Үгүй одоо хайртай хандал хэлэндээ. Баярлаа гэдэг үг. Тэглгүй хаа. Чин дандаа нэг намайг миний ээж ч юм уу. Болохгүй юм дээр нь дандаа зааж өгч үгэлдэг. Үглээ нөгөө сургамжийн үгтэй үглээгээр. Та тэгтээ хандаа баярлт юм да.
Одоо яг нөгөө нэг манай Монгол ирчүүд эхнэр нь үгэлдэг л ингээл бүгдээрээ ярьдэн шүү дээ тий. Тэгээ эдэн найзууд уулзчаал. Манай эхнэр ингээл өглээд энэ. Хэр та бол нэг тийм тэр шаадгүй төрлийн үнэ үү? Өө тэгэл өглөөгийг нь гараад бодохоор яг миний төлөө хайрлж байгаа үгэн. Тий. Гараа явахаар тэр нэг толгоор ордог ч юм. Хараа нотход оо. Би ч одоо өглөхээр нь бушуухан гарах гал нормал руугаа Өөрөө малж хийх гэж. тий. Тэгэл гүндээ. За. Мэдээж сандаа баярлаа гэж хэлэх байгаа бас. Угаасаа яг Монгол ирчүүдийн баг яг дараагийн ээж нь бол бүгдээрээ бүх хайртай эхнэрүүд нь байдаг байх шүү те. За тэгвэл төвшөөхөө бас яг баярлаатай адилхан уучлаарай гэдэг үг гэдэг те. Хин нэгнээс яг уучлалтгүйхийг хүсдэггүй. Одоо хүртэл уучлалтгүй чамжаагүй ч юм уу те. Эсвэл насанд ч байсан хамаагүй тохиолж ирсэн явуулж байсан хамаагүй. Яг энэ бас боломжийг танд олгож байгаа шүү. Зөв би нэг найзаагаа нэг гомдоцсон тэгээд уучлаарай гэд гуйсан байдаг. Тэгтээ бас дахиад гуйчих гэж боддتي. Зэндөө эргээд найз үүдэг. Ирчүүдийн хүрлэл нэг юм гоё гэдэг те. Тэгэлгүй. Нэг сайхан ингээд энийгээ уучлалчдаг. Тэгээд цэнд хоёр найз нь бас уучлсан бахаа гэж бодож байна. Ирчүүдийн хүрлэлийг ингээд ерөөсөө эмэгтэй хүмүүс ойлгодгүй гинэ. За. Яг гэхдээ ойлгодог хүмүүс бас байж магадгүй л нэг юм бие бинийгээ ингээд үргэлж ингээд нэг юм бие биний хайртай баярлаа уучлаарай гэдэг үгийг хэлдэг юм байж нүдэн дээр нь яг эрэгтэй хүмүүс байн бие бинийг гоочилдаг. Тэгдэг. Эрэгтэй найзууд харин ард нь ингэж үргэлж эрэгтэй найзуудаар нь за миний найз ингэчээсээ дэрэн дээр нь ингэчих юмсан гэж үргэлж боддөг тийм бас сайхан хүрлэл байдаг гэж байгаа. За. Гурав дахь асуулт төвшөө хаа. За. Одоо төвшөөх 40 шүргэж байгаа. Тэгж. Хастал яг л эдэр насны дээр явж байгаа юм те. Төвшөөх яг 40 нас хүртлээ ах настай яг энэ дээр л ухаалаа. Яг хүний амьдралд бас яг юм л юм байд юм байна. Тэг ч юм те. Хамгийн том ухаарсан зүйл чинь таны хувьд юу вэ? За ухаарл хамгийн том юм гэхэд ер нь гэр бүлээл одоо юу илэг бүтээ авч явна гэдэг. Боддог. Ерөөс гэр бүл нэгт гэж үздэг. Тий, ер нь нэгт бол гэр бүлээл одоо өрөөхтэй өнчин болгочихгүй тийм ээ. Буруу юм хийчихгүй юмсан гэж бодож явдаг тий. Яг одоо ингээд та хэрвээ ингээд анзаарч бол бас нөгөө нэг залуу гэр бүлүүд юм салд маш их байна. Бас нөгөө нэг одоо яг нэг дөнгөж өсвөр насны дээрээ ч юм уу дөнгөж 20 гараад хүүхдтэй болчдөг те. Яг энэ буруу зүйл биш л те. Гэхдээ энээс болоод нөгөө хариуцлагаа ингээд үүрч чаддгүй ч юм уу те. Хариуцлагаас зүхтаадаг ч юм уу эсвэл ингээд хит ингээд хүүхдээр байж хүүхдтэй болчдгоос болоод аюу их юм тэгвэл салтууд үүсэж байгаа гэж боддог байхгүй. Таны хувьд л энэ бас юунаас болоод идэв юм бэ? Та энэ талаараас бодож үздэг үү? Ер нь бол би яг нөгөө өөр дээр ихэд би бол яажсэн. Их нэртэйг 8 жил үерхжиж хүүхдтэй болчихсон. Ер нь тэгж үерхэж хин энийхээ сайн мууг мэдчихэж хүүхдтэй болоод амьдрал зохиовол залуучууд ер нь илүү хэрэгтэй. Тэгэхгүй нэг сайхан хүүхэн хараал, сайхан залуу хараал 2-3 сар үерхэл хүүхдтэй болчдөг. Дараа нь сайн мууг нь мэдлцээл ирэхээр салъя гэдэг. Ер нь их буруу. Ер нь бол сайхан үерхэл шалах хэрэгтэй байхгүй 7-8 жил ингээд нэг тэр оронд их юм болно шүү дээ. Сална, буцаж нийлнэ. Дахиад таарахгүй газараа таарна. Тэгэл заастаа нэр заяаны ханд байнга ингээд таараал ингээл. Та ихнэртэйг 8 жил үргэсэн гэж байна шүү дээ. Хэр удаан үерхчиж юу нэг гэрт орсон бэ? Гүй тэр чинь бүр удсан. Столстой яг л гоё. Үерхдэг байсан юм байна те. Үерхэл болцдог. Тий. Хаяа уулзна, хаяа кино үзнэ. Орой гэрт нь үргэж өгдөг. Үргэж өгнө. Тэгэл явсаар байгаа л 8 жил айгүй хурдан болсон. За тэгээ хүүхдтэй болъё гэл ингээл.
эхнэр марг ингээд таны 8 жил харсан юм шүү те. 8 жил харж байгаа. За одоо орё нэг гэрд орё. Одоо нэг хүүхд гаргая гэнэ. Тэр 8 жил таныг тэр оронд чинь эхнэрээ уурлуулна. Гомдоо. Тий. Баярлуулна. Намааг бас уурлуулна ингээл салаад бас нэг 3-4 сар болно. Тэгэл хай гингод хай гэл мессеж үчдэг ч юм. Ингээл буцаал ингээл. Одоо яг ингээд одоо яг та айгу гоё бас гоё юу эхлүүллээ шүү яриа. Яг одоо бол ингээд Facebook Messenger те одоо Instagram гэл шууд одоо дүүнер маань бол ингээд өөрт нь гоё таалагдж байгаа хөнөргөө пампак гэл бичсэн шүү дээ. Тэгээ таны хувьд ер нь яг тэр яг үерхлийн хувьд ер нь яг ямар хуу байсан бэ? Nokia бол байсан биз дээ. Байлгүй. Тэрүүгээр мессежлэн те. Тэгин тэр чинь нэг юм нэг олон давчлууртай. Ингээд түлхэхээр ингээд ноутбук шиг болчдөг үсттэй. Доороос нь кнопнууд нь гарч ирдэг те. Тэгээ тэрүүгээр мессежлэн. За өөр сонирхолтой юмнууд юу байсан бэ? Тэгээд мессенжерээр харилцдаг хоорондоо. Яг мессенжер үү? Тий. Бас та бас нэлээд интернетлэг байсан юм шүү дээ. Йоо тэгэл энд очил гадаад байгаа чинь мессенжерээс өөр юм байхгүй болж байгаа. Тэгэл тэрүүгээр бичдэг ч юм уу ингээл хоорондоо мессежээр. Ер нь мессеж яванда. Мессежээр. Мессежлэн те. Тэгээ ер нь Nokia-гоор нөгөө нэг гэж дуурдаг те. Тэгэлгүй яах вэ? Тэгэл нэгж явуулна штэ. Данк гэ. Хариу ирэхгүй болохоор хариу ирэхгүй болохоор нэгж явуулгууд пат гээл нөгөөдгөө мессеж ирж байна. Хариу ирж байгаа гэж. Тийм нэгж мэгж яваал. Одоо ер нь бол юу юун тэр мессежлэх байтугай баг тэгж нэгж авдаг хүн ч баг байхгүй байх шүү те. Тэгж байгаа. Тэр одоо дараад бүр туцтай болсон. Тэгээ нөгөө бүх юм нээлттэй болоод ирэхээр яг миний хувьд ингэж хараад байгаа. Яг нөгөө нэг ийм гоё нэг амьд харилцаанууд байхгүй болоод ч юм уу те. Эсвэл нэг гоё бодит юм ерөөсөй байхгүй болчиход байгаа юм санагдаад байдаг байхгүй. Яг тоо ч юм бол өстой яг л нэг юм тэдэн сар ингээл мессежлж байгаа л нэг уулздаг ч юм уу те. Тэр чинь нэг ингээд догтлол авчихна өстой те. Айгу үнцэнтэй байхгүй. Амар үнцэнтэй. Тэгээ санагдал одоо л яг хаа те. Сайн уу сайн хоол идэхгүй идэхгүй л идэхгүй нэ. Тэгээд каскас яг энэ бас нэг бодлын сайхан ч гэсэн нүүдлэр нэг үнцэнтэй юмнууд нас байхгүй болоод байгаа юм уу та гэж миний хувьд бас хараад байгаа. Одоо яг манай үнцэнтэй болохын тулд манай нөгөө аялал чинь гэр бүлүүд ирж байна. Тэгээ би нөгөө зураг авахтаа эхнэрээ тэрвэрээр нөгөө баг тэрвэрээг удацсан хүмүүс чинь баг яаж тэрвэрдэг үлээ асуух гэдэг юм чинь. Тэгэл ингээл тэрвэрэнгууд нүнсээрээ гэл үнсэн гингод ичээл янз бүр болно. Тэгээд тэр бичлэг зурган дээр тэр юу нэг гоё ингээд хуучин дурсамжуудын сэргээгээд тэгээ гоё давкуулаад тэгээ яг бичлэг хийгэн гутаа бичлэгийн шууд хүн байхад нь үзүүлдэг байхгүй. Тэгэхээр айгүй гоё хуучныхын дурсамж их сэргдэг. Тийм ба штэ. Наач айгүй гоё юм тийм. Тэгээд энэ морьтой харьцсан энэ чи жинхэнэ нэг амьд харилцаа байхгүй. Тэгэл төвшөөх та тэгвэл нэг залуучуудаа нэг зөвлөж яг ингээд яг та нарын бас бодитоор болц боломжтой тийм. Нөө тийм ингээд яг энэ газар бол яг энд мөн шүү гэд тийм. Одоо юу гэдэг надад нэг энэний ирэх байна ч гэдэг юм уу залуучууд тийм. Манай аяллыг октод руу өгдөг ч юм уу. Ер нь бол их дуртай ирэх баг. Тийм. Нохоо чарга гэхээр тийм. Тийм. Айгу дуртай ирэх хаа. Тэгээд бас дөрөв дугуйтай моцикл энэ чинь нөгөө нэг цэвэр агаарт сайхан уушгин амьсгал болчих тийм. Сайхан аялж аваад сайхан аялж авч гин. Тэгээ буцанд ч бас. Тэгэд яг заавал ингээл нөгөө нэг хот дотроо манайхаа маршрут зөөхөн штэ. Кино үздэг, хоол иддэг. Тэгээ өөр юм залуучдын өнгөрөх газар бас ховор алцсан. Тэгээ яг одоо бас яг гоё цагууд нь ирж байна те. Цагаас тий. Одоо тэгэл хаврын үйлрэл эхэллээ дээ. Яг энэ цагуудаас манайхаа заавал болцох хэвээр газруудын нэг бол яг энд юм байна шүү гэж би бас миний хувьд зөвлөмөр байна. За манай нэвтрүүлгийн ерөнхий ивент чи Sweet Business компани одоо өнөөдрийн хувьд бол компот за одоо rice cracker энийг бол хүүхдүүд сайн мэднэ одоо нөгөө будааны боо гэж ярьдаг. Тий. Мөн за папан чипс олцож байна. Би бас энийг танд хоёулын задлаад өгөө таас амслаад үзээрэй. Тэгээ би бас энэ үзэлцний компотыг заавал амсуулчмаар байна. Одоо нэг аяг өгчдөг. За таас эндээс амсаад үзээрэй. Энэ болохоор нэг будааны боо бохгүй. За энэ болохоор нэг пампан чипс гэдэг. За маш туслаг багтай юм
Нөгөө чипс он самсаад үзээрэй. Халбахтаа өгч. За энэ компотны хувьд хаа сахарыг бас нөгөө янз бүр арга хэрэглэдэг юм шиг. Та юу сахарыг хэрэглээ хэрвээ? Ер нь яг л айхтар хорихгүй яг. Айхтар ярихгүй. Хэрэглэн. Сахарыг бас ингэт юм байна түшөө. Хит хит ангилт юм байна. Сахар орлуулагч ч юм уу те. За үндсэн сахар. За тэгээ сахарыг гаргаж авдаг маш олон хүчин зүйл байдаг юм те. Яг энэ компотны хувьд нөгөө нэг жимсний сахараар идэв. За тэгээ жимсний сахар нь ямар учиртай вэ гэхээр одоо нэг компотонд оролцох боломжгүй болсон жимснүүд гэхээр одоо яг жоохон ингээд жоохон царай муутай жимснүүдгээ би хэлчихье те. Тэр жимснүүдээс нөгөө нэг байгалийн аргаар гаргаж авдаг тийм жимснүүдээр хийдэг сахарыг ашигладаг яг компотонд те. Тэгэхээр одоо ер нь үлийг 100 байгалийн амттай гэж хэлж болно. Бас тэ намсуулж ер нь жимс хэр иддэг вэ та? Гүй наа гүзээлгэн чирэн зохин шүү. Гүзээлгэн үү? Би бас гүзээлгэнд их дуртай. Та бас амсаад үзээрэй. Би бол бас гэртээ бас баян гүзээлсний компот авч идэх. За баярлалаа. Та самсаад үз. Ер нь бол нөгөө нэг компотоор нөгөө жимсний хэрэгцээг ангид хүмүүс маш их байт юм билээ. Өөс янз юм биш. Тэ. Тэгээд шүүсийн нас уугаад үзээрэй тэ. За тэгээд бас маань нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг Sweet Essence компани бүтээгдэхүүнүүдтэй баярлалаа гэж хэлмээр байна. Тэ янз юу энэ. Чипснос их гоё юм байна. За чипснос тослог багтаа би бас чипстэй дуртай. Ер нь бол миний дуртай зүйлүүд нэг гэвэл чипс компот хоёр нь. Энэ бас их эдэнхтэй юм байна да. Хүүхдүүд ер нь маш дуртай байдаг. Одоо нэг иймэрхүү юмуд жийдэхэр нэг хөөлт ихтэй нэг айгуу баг байгаад байдаг шүү. Энэ бол айгуу их юм биш. Тий. Арай нэг үеиг ч юм шиг. Үеиг арай идэхэд юу ч их юм да. Тий. Ер нь наач үеиг үү. Тийм ээ. Хүүхдүүд бол ялангуяа нэг баг насны хүүхдүүд айгуу дуртай. Их юм байна. За тэгээд эрүүл сэтгэлгээ эрүүл ирээдүй урайтай Sweet Essence компанид баярлалаа. За тэгээд төвшөөх бас мөн гарын бэлэгтэй байгаа. За. Түрүү ярьжсэн нөгөө нэг Sweet Essence компани одоо яг 2025 онд Esvig брендийг үүсгэж ажиллаж байгаа. Тэгээд бас яг юм гарын бэлгийг танаас гардуулъя. За. Энэ гарын бэлэг дотор болохоор юм Esvig Rice-ийн будаа байгаа. Яг дээд сортын Japanica сортын будаа байгаа шүү. За. Бас гэргийдээ Энийг манайх хэрэгэлдэг байгаа. хэрэглээд үзээрэй. Энэ манай нөгөө багийг найзын дүүгийн Аа. хийдэг бизнесийн будаа нь байна. За тэгээд бас нөгөө нэг юм усан үзмийн чүүс байна. Тэгээд бас юм шилэн савтай. Тэгээд юм дараа нөгөө ашиглахад маш хэлбэр. Энд тэнд явж байгаад юм ингээд манай нөгөө нэг компани нөгөө бүтээгдэхүүнүүдийн энэ савн ингээд шууд үлдэх нь шүү дээ. Үлдэнтэй. Савнууд нь амар харагддаг байхгүй. За мөн стэн тоорын компани бас бэлгэлчээ. За баярлалаа. Тэгээд түрүү харуулсан нөгөө нэг чипс болон rice cracker байна те. За тэгээ мөн смело байна. За бас манай компани шинээр орж ирж байгаа. За энэ жимсний бас жимс дамттангууд гин те. Дамттангууд бас танд бэлгэлчээ. Би бас нөгөө танаас эхнэрдээ өгөхөд хамгийн гоё нөгөө нэг уут угааз. Тийм ээ. Энэ дахин ашиглахад боломжтой гоё таар материалтай хойдолт нас ингээд нэг манай компани яг брэнд бүтээгдэхүүн буюу компотоор ингээд модыг биелгэцээ. Оо тийм биш тий. Тэрс би бас энэ уутанд аягүй их дуртай. За баярлалаа. За мөн тэгээд мэдээж нөгөө нэг 21 аймгийн ингээд модон дээр сэлсэн байгаа. Оо зөө. Тэгээ энэ бас маш гоё харагддаг тийм манай компани логотой. За тэгээд одоо яг хин Төвшаахвч айл аймгийн юм бэ? Би Ховдын юм байна. Ховдын хүн. За Ховд аймаг маань ямар өнгөөр тийм л. За энд байна тий. За тэгээ бүх сумууд нугаа за энэ гайлууд нүртлийн байд тэмдэглэгдэг. За энийг бас тань биелгэлчээ. За баярлалаа. За тэгээд гоё билэг байна. За Esvig подкастын сар шинийн тусгай дугаартай хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд та бүхэн хотол олноороо сар шиндээ сайхан шинлээрээ. Тэгээд тун удахгүй дараагийн дугаараар маш гайхалтай зөвшнөр эргээд уулзцгаая.